Неужели прошла моя алая молодость, и почему-то не забудется на весенняя светлость? Тэрбэлзэн хэнэсээ татсан тэгсэн онжигнүүднэ тэвүрчиг уршиг тэлийн уяатай эргэн дурсгад нэгэл уянгатай эрхүүгийн хамар дэндүү сайхан энэ дамдэр 22 цаг. Сургамжит өгүүлэг найз маш сайхан нөхөрлөдөг хоёр найз байна. Маш зайлтай, зоригтой, дайчин хөдөлгөөнтэй. Харин нэг нь маш гинэн шудраг юм байна. Гэтэл нэг нь авжин зайлтай найз нь найз дээр очив өөрийнх нь хийж байсан ажил амжилттай болоод дампуурсан тухайгаар түүнээс мөнгө гуйжээ. Гинэн цагаахан найз нь түүний энэхүү хэцүү байдлыг ойлгон хадгаламжийн байсан бүх мөнгөө түүнд өгөв. Чи өгсөн мөнгийг нь авч ажиллаад ахих гэмээр эхлээд урдын хасаа чигээр амжилттай ажиллалаа. Хэсэг хугацаанд өнөөх сэргэлэн найз нь түүний гэрэлхээр сүү тавьсан бүсгүй өөртөө маш их таалагддаг талаар хэлээд найз бүсгүйгээ өгөхийг гуйжээ. Задаа маш их гайхан юу ч гэвч тэдний хооронд маш нандин үерхэл байсан учраас өгөх гэж хэлэлгүй хайртай бүсгүйгээ өгсөн байгаа юм. Цаг хугацааны явцад гинэн санхүү сэтгэлтэй залуугийн ажил төрлөн бүтлгэн сэтгэл санаагаар унан явдаг хамгийн санаанд нь орж түүнээс тусламж гуйхаар шийдсэн байна. Найзынхан ажлын газарт нь очиж өөрт тохиолдсон бүхнийг найзаасаа ажил байгаас хэд асууж харамсалтай ажил авсангүй. Залуу сэтгэл санаагаар маш их унсан боловч энэ тухайгаа найзтай хэлсэн байна. Сэтгэлтэй залуу гудамжаар явдаг түүнтэй өвчтэй хөгшин өгөн тааралджээ. Өвчтэй боловч мөнгөгүй учраа эм аваагүй тухайгаа ярихад залуу байсан мөнгөөрөө түүнд хэрэгтэй юмыг авч өгөн түүний ёсоор сайхан тусалсан. Хэсэг хугацааны дараа нас басны тухай олж сонсов. Өвгөн өмнөдөө маш баян нэгэн байсан бөгөөд нас бүх сайхан сэтгэлд залууд өвлүүлжээ. Залуу одоо баян болж өөрийг нь гомдоосон найзынхаа ажлын урд талд байшин худалдан аваад амьдарч эхэлсэн байна. Нэгэн өдөр залуу болчихсон байхад хаалагных нь хоогдож хөгшин ядарсан эмгэн зогсож байна. Эмгэн залууд маш их өлсөж байгаагаа хэлээд хоол гоохад
залуу эмгэнийг гэртээ оруулж тавьжээ. Ярианаас нь түүнийг харж хандах хөнгөийг мэдээд түүнд та намайг байж надад туслан хамтдаа амьдраач гэхэд эмгэнж эргэлзэж зөвшөөрөв. Амьдарсаар цаг хугацаач хугацаа өнгөрөв. Нэгэн өдөр эмгэн залууд хандан чи одоо өөртөө тохирсон сайхан охин олоод амьдрал зохиогооч гэхэд сайхан сэтгэлд залуу хайртай охин байхгүй хэмээн хэлэхэд эмгэн би чамд яг тохирсон зүйлсэн гэд түүнийг маш үзэсгэлэнтэй ээлдэг бүсгүйтэй танилцуулжээ. Тэд удалгүй гэрлэхээр болсон. Хормын урилга ах дүү найз дүү тарав. Тэдний хормонд залуу гомдоосон найз ч гэсэн ирсэн байв. Сайхан сэтгэлд залуу танхимд ирсэн олонд хандан найзтай гомдсон сэтгэлээ илэрхийлж надад сайн нэг найз байсан юм аа. Тэгтэл нэгэн өдөр түүний минь ажил бүтлгүүлсэн учраас намайг мөнгө зээлээж гэлээ. Би найздаа туслахын тулд өөрт байсан бүх юмгүй өгсөн. Дараа нь гэрлэхээр сүү тавьсан бүсгүйг минь түүнд маш их таалагдсан тухай хэлж надаас түүнийг гуйлаа. Би маш их гайхаж юу хэлэхээ мэдэхгүй байсан ч гэсэн бидний хооронд анд нөхдийн бат бөх холбоо байсан учраас татгалзаж чадаагүй юм. Би түүнийг гомдоохыг хүсэж байна. Харин дараа нь би ажлаасаа гарч хүнд байдалд орж найзынхаа үйлдвэр дээр очиж түүнээс надад хийх ажил байгаас хийг асуулаа. Харамсалтай нь миний хамгийн сайн найз намайг ажилд авсангүй. Надад хэдий гомдмоор байсан ч би түүнд гомдоогүй. Учир нь бид бол одоо ч жинхэнэ анд найзууд гэжээ. Ийхүү ярихад сэргэлэн найз нь ч чанга эргчийг нь аваад нэгэн цагт надад маш сайн найз байсан. Нэг удаа ажил хэргийн дэлхийд гуйлаа. Тэр бүх мөнгөө надад өглөө. Дараа нь түүний сүйд бүсгүйг нь гуйлаа. Өөрт нь хэцүү байсан ч надад өгсөн юм. Тэр бүхэн үнэндээ найзад минь тохирох юм биш байсан. Амьдралыг бүснүүлэх нэгэн байсан юм. Ингэж байсан юм аа. Бүтлгүй туслаагийн учир нь би дахин сайн найзгаа тэр нэгэн өдөр түүнтэй таардсан хөгшин байна. Нас эцэслэх төгсөн тул түүнийг хөрөнгөө надад биш намайг энэ амжилтанд хүргэсэн найзад маань болсон. Гэрт нь ирсэн тэр эмгэн бол халамжлуулахыг хүссэн тул би ээжигээ явуулсан. Одоо найзтай минь гэрлэж байгаа бүсгүй түүнтэй маш сайн тохирох учраас танилцуулсан юм. Харин миний амьдрах хоногуд цөөхөн үлдсэн. Би найзаасаа мөнгө авах үедээ л үүнийг мэдэж байсан. Өнөөдөр би хормын бэлэг болгон өөрийн компаниа найзынхаа нэрээр шилжүүллээ. Сүүлд нь хэлэхэд анд минь чи ээжийг минь харж хандаж яваарай гэжээ. Хизээд найздаа гомдоогүй юм гэж найзынхаа сайн сайхан ирээд энд хүрээд News 91 энэ бол хотын сууг радио стейшн. Non-stop. Чи сүүлийн үед ямар их ядарч харагдаад байна. Би чамд яг хэрэгтэй нэг зүйл зөвлөх үү? Яана. Хото жимийн миний аватарын аялал 6 хоног яваад ирсэн. Хамгийн гоё юу гэж бүтэн биеийн багц шинжилгээтэй юм байлээ. Аялалгаа тэгээд бүтэн биеийн шинжилгээ өгсөн юм уу? Өөрийнхөө биеийг өгөөч мэдэхгүй явсан над шиг хүнд бол элэг бүр ходоод зүрх нүүд чих зам итгэхгүй барах. Хариуд шинжилгээ авсан. Бүх хэрэгтэй нарийн үйлдэл нагаа чамраачглаа. Чиж өөртөө тавиад аялаж амрангаа бүтэн биеийг ажиллуулад ирэх бүрэн боломжтой. Яг наад зөвлөгөөч л надад хэрэг болоод байна. Баярлалаа. 7 хоног бүрийн 5 гарагт Улаанбаатар хотоос хөдлөж байгаа шүү. Надад дугаарыг нь өгдөө. Би гэр бүлээрээ явдаг хэрэг. Тэсч чадварч эрүүл мэндээ хамгаалаарай. Аялал бүтгэх тус 8563 8563 Нэрээ энэ боломжийг олгож байгаа газар чинь Bobos Tour мэрэгжлийн аялал жуулчлалын компани шүү. News 91 энэ бол хотын сууг радио стейшн. Non-stop 94.1 Бишиг продакшн